одоо яг Солонгос Куянгийн нүн гээд муурны яг ийм клиентэнүүд айгүйх модон ороод байгаа. Нүдний давхрааны хагалгаа хийлгэн гэж бодсон үеэсээ яг ямар клиент бариулах уу, ямар одоо хэлбэрийн давхраа хийлгэх үү гэдгээ айгүй судалж ирсэн. Тэгээд миний бодлоор яг Куянгийн нүд одоо илүү одоо natural харагддаг, яг илүү өөрийнх юм шиг. Тэгээ яг над шиг хитрхи том давхраанд дуртай биш хүмүүстэл яг илүү давхарсан нүд юм шиг санагддаг. Тэгээд одоо харах юм бол миний ч гэсэн яг уртлаасаа хаашаа томорсон яг тийм морны нүд шиг. Wonjing сонгох болсон хамгийн гол шалтгаан мэдээж Монгол ажилтнтай, Монгол багтай гэдг нь амар чухал санагдсан. Тэгээ хэдийгээр Солонгос хэлтэй ч гэсэндээ яг нарийн энэ талаар суралцаагүй, ингээд гүнзгийрж ажиллаагүй болохоор бас нарийн одоо мэдгүй мэдээлүүд бас зөндөө байсан. Тэгээд орчуулагч, менежерч маань бол айгүй маш сайн орчуулдаг, өөрөө бас ажиллаа айгүй сайн мэддэг, олон жил ажилласан тийм хичээсэн. Тэгээд ерөөсөө яг орчуулгын тал дээр ч юм уу ямар нэгэн асуудал ерөөсөө байгаагүй. Тэгээд Wonjing-ийн бас нэг давуу тал нь яг эмчнэрийнхэн туршлага юм болоо гэж би бодсон. Бүгдээрээ яг өөрсдийнхээ салбартаа 20-оос дээш жил бараг ажиллаж гасан туршлагатай эмчнэр байсан болохоор ингээд шууд айгүй итгэл төрсөн. Дээрэс нь яг нөгөө эмнэлгийн маань яг байршил нь Канадад үүрэгтэй байдаг. Манай ажлаас бас нэлээд ойрхон байсан болохоор тэр ч гэсэндээ илүү надад ойрхон амар байсан. За тэгээд манай монголчууд маань бас гоо сайхны эмнэлэг, гоо сайхны бис засал гэхээр жоохон сөрөг талын сэтгүү бас байгаад байт юм шиг санагддаг. Тэгээд гоо сайхны хагалгаанд ингээд бүр амар гоё, бүр улам хөөрхөн ч юм уу тийм болох гээд байгаасаа илүүтэйгээр бас өөртөө байгаа асуудлыг шийдэх гэж ирдэг тийм газар шүү гэж хэлмээр байна. Wonjing гоо сайхны бис заслын эмнэлэг.